Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай уриатаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 10 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 15-ны мягмар гаргийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагч Арган болдын ангараг нар арилж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлгөөн Баяр Баясгалан, Волториан Эмуэл Гэл за мөн дэлхийд танигдсан тэргуун чанар Хямдун та 10-аад ямбагтны дээрх суриатаагаар Максистогоо хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань хоёр ажил хийдэг хүн гэдэг сэдвээр холбогдно. За тэгэхээр яасан бахна хоёр ажил хийдэг, давхар ажил хийдэг хүмүүс холбогдох нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та манай шууд эфирийн явцаар холбогдож орж ирээд таны үндсэн хийж буй ажил болон нэмэлт орлого олдог хоёр дахь ажил чинь юу вэ? Та хоёр дахь ажлаа одоо юуг нь харж байж сонгодیں۔ Тэгээ хоёр ажил хийхэд хамгийн хэцүү юм нь юу гэдгийг, танаа гэр бүл одоо хоёр ажил хийхийг хэр дэмждэг вэ? Эсвэл татгалздаг уу ч гэдэг юм уу? Энэ талаар ярилцах нь байна. За миний хувьд би ч одоо хөтлөгч хийхээсээ гадна за тэгээд бас хаяада өөрийнхөө хувийн фейсбુક дээр хүмүүсийн рил интрос хийж өгнө. За тэр нь одоо бид нар нэг муухайгаар хэлдэг шүү дээ, халтуур хийн гээл тий. За шинэ жилээр болохоор зэрэг тайзны хөтлөлт хийдэг. Тэгээд манай дээр бол эмэгтэй хөтлөгчдөөс за мега бит 2 тайзны хөтлөлт хийдэг. За эрэгтэй хөтлөгчдөөс ганцхан анжгаа хийдэг. Гэтэ ер нь бол эфирт хөтлөгч хийж суух тайзны хөтлөлт хийх хоёр маш ялгаатай. За тэгээд бүр тэрнээс гадна одоо юу гэдэг нөгөө найр наадам хөтлөх те за эсвэл албан ёсны үйл ажиллагаа хөтлөгч гэдэг юм уу маш их ялгаатай байдаг учраас ер нь бол тайзны хөтлөлт хийдэг хүн манад бол их ховор байдаг. За тэгээд одоо тэгэл нэмэлт орлого олдог ажил нь ийм л ажил юм да. Тэгээд одоо сүүлийн үед нөгөө нэг юу яадаг болсон бэлээ. За одоо ингээд нэг рил хийлээ гэхэд нэг 300 эдээс сая 400 мянган үзэлтэй ч юм уу болцсон байлээ. Тэгээд маш их рилийг саналууд ирдэг болсон байлээ. Рил хийлгэх санал ирдэг болсон байлээ. Гэтэ мэдээж ингээд тухайн байгууллага судална, хувь хүнтэй одоо зүгээр л нэг одоо юу гэдэг нэг гутал ч юм уу эсвэл нэг юм брендинг үнэртэй ус гэж хэлээ зардаг ус ч юм уу тийм хүмүүстэй бол аль болох хамдарч ажиллахыг татгалздаг. Яагаад гэвэл энэ ч одоо тухайн бүтээгдэхүүнийг одоо сурталчилж өгөөд эргээд бас те нөгөө нэг тааш тохирохгүй байна. Эсвэл энэ чинь хулих юм байнгүй. Энэ чинь амар хямдхан одоо муу бараа байсан байж гэдэг юм уу. Тийм хил ам ирэх эрсдэл байдаг учраас би одоо эрсдэлтэй талын ярьж штэ те. Тухайн байгууллага тэгээд одоо гоо сайхны бүтээгдэхүүн байлаа гэж бодоход хил гаалаар оруулж ирсэн бичиг баримт лабораторийн бичвч гэдэг юм уу те хэдий хэр хугацаанд доктор сууршилтаа үйл ажиллагаагаа явуулж байгаа юм ч гэдэг юм уу. Энэний бас нэлээд судалж агаад тэгээд за харилцан тохиролцсны үүдэн дээрээс лайв ч юм уу, рил ч юм уу хийж өгдөг байгаа. Тэгэхээр энэ бас энэ дээр одоо юу гэдэг ингээд сонголтгүйгээр мөнгө өгье гэсэн хүн болгонтой л хамтарч ажиллах гэсэн үг шүү дээ. Энэ дээр бас хэрэглэгчээ хүндлэн өөрийнхөө нэр төрийг бас авч гарахыг бодно. Тэгэхгүй бол дараа нэг хямдхан нэг ийм сонин бараа сурталчилчаа тэгээд эргээд бас миний нэр төр хаана очих вэ ч гэдэг юм уу те энэ тал дээр бодолцдог байгаа. За ингээд одоо сонсогчтойгоо холбогдсон манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдсэн. Хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчээ. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За машиныхаа блютутэд утсаа холбосон чихвчээр ярьж байгаа эсвэл спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгаж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад яриарай. За яагаад радиогоо унтраагаад яриарай гэд байдаг вэ гэхээр хүмүүс ингээд радиогоо сонсоод надтай ярих гэдэг байхгүй юу? Гэтэл би одоо энэчнээс ингээ ярьлаа. Ингээд энэ эфирээс ярьж байна. Миний яриа ингээд тэр богд уулан дээр байгаа манай станцаар дамжаад таны машин буюу таны төхөөрөмж дээр очихлоо нэг 2-3 секундын хоцрогдолтой очно доо. Тэгэнгүүт нөгөө давхар радиогоор ярьж байгаа яриа чинь биднэрт энд сонсогдоод байдаг. Тэгэхээр сонсож байгаа хүмүүстэй ч гэсэн маш тухгүй байдал үүсгдэг учраас радиогоо унтраагаа зүгээр л шууд утсаар яриарай. Окей? Таны яриа радиогоор сонсогдчихвол байгаа санаа зовх зүйл байхгүй. За ингээд эхний сонсогч 88-8-д дугаартай сонсогтой холбогдлоо. 88-8. Амжилт радио. За байж байгаараа энэ шүү дээ. Амжилт радио. Сайн өдрийн мэнд. Өдрийн мэнд. За сэдвээ сонссон нөхөө. Сонссон. За таныг сонсож байна. За би үндсэн ажил маань бол
одоо худалдааны төлөөлөгч гэх юм уу? Нэг компанид За. одоо машинаараа, бараа марааны захиалга энэ аваа хүргэлтээ хийгээд тэрнээсээ цалинжаад өөрийнхөө нөгөө хэр сайн ажиллаж байгаагаараа цалин авдаг гэсэн үг л дээ. Аа. Тийм ажил хийдэг. Тэгээд одоо энийг давхар ажил гэж ярих нь зөв үгүй юу мэдэхгүй байна. Тэгэд би оройн цагаар амралтын өдөр за нэг хаяа ажлын өдрийн цаг таарах юм бол Премьер спортсон шүү дээ. За. Тэрэнд хөл өмбөг тайлбарладаг. Оо ямар мундаг юм. За. Тэгээд давхар ажил байхад мөнгө л авдаг юм чи давхар ажил. Давхар ажил байлгүй яах вэ тий? Тэгэл тиймэрхүү юм хийгээл тэр чинь тэгээ айгүй амар. Аа. Одоо нөгөө үндсэн ажилманд ажлын 5 өдөр багхгүй юу? Аа. Амралтын өдрөө сайхан гэр бүлтэй цагаар зарчуулна. Амралтын өдрөөр бол нөгөө гадаадын лигүүч амралтын өдрөө л явж байгаа учраас амралтын өдөр эсвэл ажлын өдөр таарах юм бол нэг орой нөгөө Монголын цагаар шилжүүлэхээр эртдээ 8, оройдоо шөндөө нэг 1-2 хойш ингээл тэгэл ажилдаа давхцдаггүй гэсэн үг айгүй амар. Аа. Тэгэл тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө очиж тоглолтондоо жоохон бэлдчихэл 2 цаг тоглолтондоо орчоод тэгэл ажил дээр нэг сандаа 3 цаг л байна. Аа. Тэгэл таа. Гэтэ та бас их гоё 2 дахь давхар ажил чинь та хоббигоор мөнгө олоод байна тийм үү? Яг зөв. Яг тэгэхээр гоё юм. Тэрнээсээ илүү кайф авдаг бах тий. Тэгин тэгэл нөгөө одоо нөгөө ажлын стресс ч гэдэг юм уу тэргээрэл арай нэг гаргаж хоббигоо яана гэсэн үг л дээ. Аа. Зөв. За би тэгтээ хамгийн аз жаргалтай амьдардаг хүмүүсийг хоббигоор мөнгө олдог хүмүүс гэж боддог. Одоо жишээлбэл надаа яг ингээд мэдээж тамирчид бол маш их цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулж байгаа л да. Тэгтээ одоо юу гэдэг жүжигчид ч гэдэг юм уу эсвэл дуучин ч гэдэг юм уу загвар өмсөгч гэдэг юм уу тий яг ингээд хоббигоор ер нь нэг дуртай харсаа хийгээд тэгээд цалин авна гэдэг бол өөрөө маш том аз жаргал шүү дээ тий. Аа. Тэгээд өргөн бүж өмгөтэйгээд тоглолтгий. Аха. Зөв. Тэгээд яг уг нь бол санаан зөв байдаг болдог бол уг нь гоё мэрэгжлийн тамирчнаараа мөнгө олох юмсан гэсэн баяртай бүрддэг байсан. Монголын нэг хэцүү учраас. Аа. Тайлбарын хоббигоор л явж байна. Зөв. За бол баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрлөөрэй баярлалаа. За би ч гэсэн бас дуртай ажиллаа хийгээл цалин аваад явж байдаг сайхан байна уу сайхан байна. За тэгээд анх бас ажилдаа орж ирэхдээ ер нь угаасаа манайх нэг 3 сарын туршилтын гэрээгээд тэгээд окей байх юм бол тэгээд жинхэлдэг байгаа. Тэгээд 3 сарын турш мэдээж тодорхой хэмжээний за цалин өгнө штэ. Гэхдээ тэр нь мэдээж үндсэн ажилтан болохоос арай бага байгаа. Тэгэл би бол за ястаа нэрэ зүгээр л би ингээл эфирт гараад хөтлөгчл хийж ивэл одоо цалин мөнгө зөнгө нь ястаа сонирн биш байна гэж бодож орж иржсэн. Тэгээд одоо нэг мэдсэн ингээд хэдийн 8 жил өнгөрөө тэгээ үндсэн хөтлөгч болоод тэгээд үнэхээр бас ажиллаа дуртай ажиллаа хийгээд тэгээ санаандаа хүрсэн цалин аваад сууж байгаадаа маш их баяртай байдгаа гэж. За дараагийн сонсогч 9927 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9927 Амжилт радио. Байна уу? Сайн өдрийн мэнд. Сайн байна уу? Та сайн нэвтрүүл холбогдлоо. За таныг сонсож байна. Би ятсан багш мэрэгчлээ. За. Тэгээ багасаа ээжийнхээ хажууд бичгээр илүү сайн сурсан компьютер хэрэглээд. За. Болохоор хэд хэдэн компани дандаа бичгээр хэрэглүүдийг нь хариуцж байгаа. За. Тэгээд нөгөө яг үндсэн офисын ажилтан бол биш. Аа. Тэгээд хэрэгтэй шаардлагатай үед дандаа альбом бичгийн найруулга хэрэгтэй юм уу гэж мэдгүй. Аа. Нэг одоогоор бол 6-7 компани дээр бичгээр альбом бичгүүдийг юмнуудыг харав. Пүү ямар мундаг юм. Тэгээ одоо ингээд яг би ингээд нөгөө архивын мэрэгжилтэн гэдэг юм бол ойлгоч л байна л да. Одоо тэг бичиг заасан ингээд эмхэлцэслээд одоо офисын бичиг хэрэг гэхээр бас яг яах вэ? Ингээд бишигчлэн нөгөө юу байхгүй альбом бичиг байхгүй юу? За. Гэтэ хичнээн бичиг хэргийн ажилтнууд байлаа гэсэндээ одоо сүүлийн үед альбом бичгийн найруулга зүү стандарт гэдэг зүйлүүд нэлээд алдагдсан байгаа сүүлийн үед. Хүмүүс мэдхгүй. Тэгээ тиймэрхүү юмнуудыг өмнөөс нь аваад явахаар хэрэглүүдийн хувьд ажлын юм хийж болчихдог.
Зөв. За. Гэхдээ сүүлийн үед нөгөө нэг энэ хүмүүсийн бичгийн боловсрол айгүй муудчижээ, өргөдөл хүсэлт одоо гомдлооч ялгахгүй байна. Яаж бичгээж мэдэхгүй байна. Эсвэл одоо ингээд шууд бэлэнчлэг сэтгэлгээтэй нэг загвар гаргаж ирээ те тэрийг хуулж бичингүүд тэр чигээр нь хуулаад бичсэн байна ч гэдэг юм уу те нөгөө өөрийнхөө биш тэрийг шууд хуулаад бичсэн байна ч гэдэг юм уу. Нэг тийм яриа яригдсан шүү дээ. Тэгэд та бас яг энэ бичиг хэрэглэтэй холбоотой үний хувьд энэ дээр юу гэж хэлмээр байна? Илүү их тийм өгүүлэлч юм уу ном сайн уншихаар яг нөгөө нэг хаана юун дээр алдаад байгаагаа илүүсээ ойлгоо. Дээрээс нь альбом бичээд логох дараа л амар хүнд чухал шаардлагатай байгаад байдаг. Яг хаанаас хүнд ямар зорилготой вэ гэдгээ маш сайн бодож бичихгүй бол нөгөө бүхэл бүтэн компани төлөөлж явж байгаа альбом бичиг нөгөө компани дээр очингууд нэг үг үсгээ алдаа байхад энэ компани энэ хүн ингээ алдчихжээ гэж биш энэ компанийн ийм дээр алдаатай ирлээ гэдэг тийм компани нэг талаасаа нүүр царай явж идэв. Тийм шүү дээ. Яг үнэ. Зөв. За. Энэ дээр нэлээд явдаг. Тэгээд өмсөн мэрэгжил бол нэгтлэн бодох. Нэгтлэн бодогчороо ер нь ажиллаж байсан уу? Нэгтлэн бодогчор өмнө нь дандаа барилгын компаниуд дээр ажиллаж байсан. Зөв. За холбогдсон баярлаа. За. Маркетингийн мэрэгчлээс орж байгаа. Мундаг. Залуу байна те 20 эдтэй юу? 28. За тэгнэ. За залуу байна угаасаа сураатай. За холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За нэгтлэн бодогч эмэгтэй 6-7 компани бичиг хэрэг офисын ажлыг хариуцдаг гэж шүү. Ямар мундаг юм те. Тэгээд бас одоо дахиад маркетингаар сурж байгаа гэж байна. Мундаг байна. За Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хөдөлгөөн Баяр Баясгалан сураатаар Волтерен Эмуэль гээл хамтран ажиллаж байна. За та өдөрт 2 удаа түрхэн 12 цагийн турш өвдөлтийн зовирыг чинь хөнгөвчилж өгдөг ийм гээл байгаа. За тэгэхээр Волтерен Эмуэль гээл нь найрлагдах үндсэн үйлчлэгч бодсон болохоор диклофенак. За бид нар ингээд өвчин намдаах, өрөвслийн эсрэг юм гэлэхээр диклодент ч гэдэг юм нэг диклотол үг байгаад байдаг шүү дээ. Тэгвэл энэ диклофенак гэдэг ийм бодис нь 1% болон 2% агуулмжтай бөгөөд 1-2% агуулмжтай бөгөөд арьс булчингийн бүх давхаргыг туулж өвдөлтийн голомтод бүтэн хуваараа хүрдэг. За нэг түрхэхэд 12 цагийн турш үйлчилдэг гэдгийг хэлсэнтэй. За нэг түрхлээ өвчнөө бол өвчин намдаах үйлчлэг нь 12 цагийн турш үйлчилдэг байх нь үйлчилгээ нь тунгаасаа шууд хамааралтай байх нь. Байгууллагын дунд зэргийн өвдөлтөнд бол нэг юм та одоо нэг юм жимсээр ингэж хэмжиж хэлэх юм бол нэг юм энтор жимсний хэмжээтэй. За их болон хүчтэй өвдөлтийн үед нэг юм хуршигны хэмжээтэй гаргаж аваад түрхээрээ. За Англи улсын оригинал эмийн компани бүтээгдэхүүн бөгөөд Швейцарт үйлдвэрт нь хийгддэг. Тэгээд Монголд худалдаалагддаг цөөн тооны оригинал компани нэг. За тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон FDA гэж ярьдаг тийм ээ. FDA-с аль бие усаар хүлээн зөвшөөрөгдсөн үений өрөвсөлт өвчний шинж тэмдгийн эмчилгээний олон улсын зөвлөмжт байдаг. Тусгай хэрэгцээт болон сарвууны хүн хэлбэрийн эмгэгтэй хүмүүст зориулсан ийм онгойлгоход зориулсан смарт тагтай ийм гоё тос байгаа. Тэгэхээр та e-tips захим зөвлөгөө гэж ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За мэдээж бүх хэмжээний сангуудаар борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлгөөн Баяр Баясгалан сураатаагаар Волтерен Эмуэль гээл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 80-70 дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-70. Эмдэл радио. Өдрийн минь анхаа. Заанхаа. Өдрийн минь. Өдрийн минь. За чичнэстэй айгүй их олон ажил хийдэг те давхар. За. Яг нөгөө амьдрахтал үдээд байжтэй гэдэг шиг л. Явж байгаа. Тэр бас надад одоо хамгийн нөгөө байнгын кайф өгдөг илүү нөгөө их хүчтэй байх одоо боломж энерги тэнэгэлдэг ажил маа нөгөө аялал. Тинчнээс чинь тэгээд мөнгө орж ирт юм уу? Гэхдээ яг хөө тэмцээн байнгын цалин гэж байхгүй л дээ. Гэхдээ тэмцээн уралдааны цалин ус орлогоос тодорхой хэмжээний орлого олж ирнэ. Очиж одоо нөгөө шүүгч мөвчээр ажиллахаараа? Тий. За. Тэгээд би тэрийг нөгөө хамгийн гол нь мөнгө орлого гэхээс илүү бас яг нэг тодорхой хэмжээний тодорхой хугацааны нөгөө эерэг одоо сэтгэл бас нэг хүнд нөгөө энерги өгдөг штеп. Тэр утгаар нэг айгүй нэж нөгөө тэр ажлыг бүр ингэж яг одоо өөр үндсэн ажлаас илүү шахуу ингэж байгцлал гаргаж ийдэг. Одоо тэгэл тэмцээн уралдааны материал энэ боловсруулна. Өөрөө тэмцээн уралдаанд явж шуурна. Ойр зур аялалтаа өөрөө хамт явна. Кайф аваад байна шүү дээ хамгийн гол нь тий. Кайф аваад байна тийм үү? Тэгж явдаг болохоор бас тэр нөгөө мөнгөөр үнэлэгдэхгүй гिचнээ мөнгө зараад нөгөө миний олж чадахгүй байгаа тийм нөгөө сэтгэл зүйн тайвшрал кайфыг надад өгдөг учраас
тэр илүү одоо миний хоёр дахь ажил шахуу болцсон. Тэгээд тухайн холбоонд бас удирдах албан тушаалтай бас ингээл явж байна. Бас нэг давхар ажил хийх хүмүүс ч одоо ингээд хүмүүс яг нэг амжиргаа бодоод ингээ мөнгөндөө болоод өөрөө хүн ажлаас гадна давхар ажил хийдэг штэ. Тэрээс гадна яг нөгөө өөрөө хоббигоороо би одоо энд ингэж өөрөө цаг зав застуулснараа үнэлж болшгүй тийм кайф мэдрэмж авдаг гэдгээр бас давхар ажил хүмүүс зөндөө байдаг. Одоо миний эргэн тойронд бол яг ингээд аялалд явж байгаа нөхдүүдийг харахаар ерөөсөө яг тэр мэдрэмжийг бүр илүү их авдаг. Тийм юу байна? Үнцэг байна. Гэтэ одоо ингэж ойлгох юм. Одоо жишээлбэл ингээд мэдээж аялал бол ингээ хобби зауулан далах нь малханаас ингээд энэ бол хоббигоор хийж байгаа хүний ингээд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэгч гэдэг юм уу те. Тэгэнгүүт одоо чиний хувьд болохоор зэрэг одоо тэр тухайн төрийн бас байгууллагынхаа удирдах зөвлөлийн гишүүнч гэдэг юм уу эсвэл нэг юм ажил албан тушаал дээр байгаа учраас энийг давхар ажил гэдэг нь мөн үү? Би зүг ойлгосноо. За. Тэгэхээр юм бас юу байна л да. Одоо шилбэл бид нар ч өөрсдөө бас гэдэг яг хоббигоор халтур хийн шүү дээ. Одоо жишээлбэл төрийн захиргааны томоохон байгууллагууд юм уу эсвэл салбарын байгууллагууд одоо эрчим хүч эрүүл мэндийн зэрэг салбарын байгууллагуудын тэмцээн уралдаан шүүгээд болохоор бас хөөрхөн орлого олчихно. Хагас бүтэн санд яваад 1 сая төгрөгтэй ирэх жишээний. Тэгээд яг одоо манай аялал явдаг залуучуудын төр бол гадаадын жуулчдын төр аваад экстрим чиглэлээр бас яваад ирэхээр бас хөөрхөн орлого олно. Энийг явахгүй ингээл яг одоо ажлын хажуугаар яг хоббигоор хичээлээд хөөрхөн орлого олох боломжийг би одоо өөрөө олдог байсан бол одоо би чинь бас олж тавьж байгаа юм л та вин жимийн ихсээ тэгээд одоо нөгөө залуу үеийнхэнд илүү их нөөц болж байгааг нь тавьж өгөх юмсан илүү их одоо яг хоббигоор мөнгө олдог болох юмсан тэгээд энэ аял гэдэг маань өөрөө эрсдэлгүй олныг хамгаалсан нэг спорт байгаасаа гэдэг үгнээс бас одоо нэлийн мэдж эхэлж байна л та. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдөр ажилд намжлаач. Баярлалаа. За наран шатгч маань бичсэн байна. Ажил хийдэг байхдаа орос англи хэлнээс орчуулах бичгийн ажил хийдэг байлаа. Одоо ч бас хаяа орчуулах, хянан тохиолдуулах ажил гэрээрээ хийдгээ гэсэн байна. За орчуулгын ажил бол нэр ёстой гэрээсээ давхар хийхэд боломжтой те. Гэхдээ манай энэ орчуулгын ажил хийдэг хүмүүс маань яг чиглэлээрээ байд юм л да. Одоо киноны орчуулагч гэдэг юм уу, эсвэл яг бизнес контакт гэрээний орчуулагч гэдэг юм уу те. Яг ингээд салбараараа яг өөрсдөө чиглэлээр бас орчуулга хийдэг юм байна. За дараагийн сонсогч 8969 дугаартай сонсогчтой холбогдлоо. 8969. Эмжил радио. Байна уу? За өдрийн минь. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За одоо хоёулангаас нь орлого олдог болохоор хоёр ажил хийж явах таа гэж бодож байна. Яг үндсэн хийдэг ажил маань бол нэг өөрийн телефонд. За. Түгэлтэй ажил хийж байгаа. Ажлын цаг нь өглөө гараад өдөр гарахаараа орой буудаг. Хоёр ээлжтэй. Ээлжгүй байгаа үедээ болохоор би хоёр онлайн шоп түгэлт хийж байгаа. За. Хөрхөн орлого олчтой түгэлт. Хүү нууц уушвал за таны уцыг зарлаагүй нэрийг чинь нэлээгүй юм чинь. Одоо ингээд хүргэлтийн үйлчлэгээ 7-оос 10,000-ын хооронд байдаг. Тэрнээс илүү одоо би мэдгүй одоо бүр хол яармаг нисэх рүү яаж байгааг нь би мэдгүй байна. Тэнгүүд нөгөө хөргүүлж байгаа компани авдим уу эсвэл та шууд таны орлого уу? Миний хоёр ажилтдаг онлайн шопын нэг нь болохоор шууд хөргөлтийн төлбөр 8,000 гэдэг хэрэглэгчээс шууд аваарай гэдэг. За. Гэтэ тэгэл очоод ер нь гайгүй дийлэнх 80% нөгөн. 20% өгөхгүй штэ тэгэл араас нь зөндөө залгана хөргөлтийн төлбөр өгөөрөө зарим нь цаахгүй бүр мөрөн. 8,000 төгрөгөө өгөхгүй тэгэл хаасан яармаг нэг хаажсан хамаагүй 8,000 л. Маань 8,000 л авах уу тий. Нөгөө онлайн шоп маань болохоор шууд яатیں۔ Надад одоо бодвол тэр бараандаа мөнгө шингээсэн байдаг ахал гэж боддөө штэ. Өнгөө хөргөлт өнгөө гэчээд бүгдэнд нь тарааж өгчөөд хол оройсоо хамаарад 8-аас 10 өгдөг. Зөв. Гэтэ бид нарт тийштэй те яг тэр нь айгүй тийм гоё дээ штэ. Хөргөлт өнгөө гэхээр одоо хэрэглэгчдийн хувьд бол тэр нь бараандаа шингээсэн байна уу, шингээгээгүй байна уу хамаагүй заяа. Одоо тэгэл 25,000 юм дээр 10,000 нэмээд 35,000 гэхэд хөргөлт өнгөө гэхэд 35,000-аар авах байхгүй. Нададаас яг ингээ ойд зүгхүүд нөгөө нэг араас мөнгө өгөөрөө гэхгүй зүгээр шууд өгөө явах надаас амраа. Харин тий. Онлайн шопийнхан бас яг та тэр яриг сонсож байгаа бол тий. Энд чи бас нэг маркетингийн юм бидтэй. Ер нь бол тийм үстэй. Тийм шүү. За холбогдсонд баярлалаа. Үндсэн ажил нь бол би одоо яг нөгөө нэг өөрийн телефоны одоо нөгөө нэг
Дүүшлэгийн зөвлөлт үйлчлэгийн дээр үйлчлэгийн дээр суугаад олонтой харьцсан да. Хэр их нервддэг вэ? Одоо харьцангуй гайгүй болсон уу? Гүштэй амар. Хэврэл байгаа юу? Хэврэл. Яа. За чанга ажил хийд юм байна. За хэд орчим насны төлөөлөлөө? 30. За. Ундаг байна штэ. За гэхдээ энэ хотын их түвжрэл дунд баас түгээл дээр явна гэдэг чинь бас л эмэгтэй жолоочийн хувьд бол мундаг машина барьдаг юм байна гэж би шууд автоматар ойлгож байна. Сайн байна. За. За холбогцсонд баярлаа. Гоё юм. Ингээд залуу хүн тий. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За хоёр ажил давхар ийн гэдэг бол бас чанга шүү дээ. Чанга. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Toyota Top Motors дэмжиж ажиллаж байгаа. Toyota-гийн албаасны дилер Top Motors төв 5-7 хоногийн турш 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солих аян эхэлсэн. За та бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо Top Motors төв дээр солиулаад гарын бэлэг авч давхар 7 хоног бүрийн топ бэлэг эзэн болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 80 дугаараас аваарай. 77 80. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Toyota Top Motors баярлалаа. Дараагийн сонсогч хоёр дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. 80 техниктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 80 техник. Амжилт радио. За сайн байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүл холбогдлоо. За сэдв сонсноо. Би бас нэг саяны нэг түүхэн шиг түгээлт хийдгийг. За тэгээд түгээлт хийхэд бас асуудлууд ихтэй хэцүү. Тийм юм яриаггүй штэ. Хоёр ажил хийдэг хүмүүс холбогдож байгаа. Би бас түгээлт хийдэг хажуугаар нь таксинд явна. За. Тэгээд түгээлтийн зам дагуу хүн байхаар таксинд явах уу? За тийш явах уу? Зүгний бол аавна. Авахгүй зүгээр хааш явахыг асуухаар зарим нь уурлана. Би бол уурладаг. Авахгүй бол үснэ гэж асуусан гэдэг. Би зүгээр ажлынхаа хажуугаар мөнгө хийх хэрэгтэй бас. Тэр чи ойлгож л байна. Гэхдээ халтур хийх гэж байгаа юм бол үйлчлэгэнд явж байгаа бол хийсэн шиг хийгээд би танд мөнгө төлж байгаа учраас миний хүрэх ёстой газар хүрэх ёстой байхгүй юу? Уулна л тий. Тий яг чиглэл нэг бол авчдаг юм уу? Тэгэл асууж байгаа л. Уучлаарай би амжихгүй нэ гэж хэлцдэг тэгэл. Зарим нь уурлан зарим нь яан тэгэл. Түгээл тийгэд нэг ганц нэг асуудал байдаг юм бас. За. Хөдөө орнотгийнхан. Дараагийн дээр чи 50-аас өмнө мөнгө хийгдэг байхгүй юу? Би тооцоог нь авч байгаа шүү дээ. Би зүгээр авч чинь хийхгүй. Ирэхээр нь талын нийцээд ирэхээр нь надлын хиймээ. Тэгээд муур болгоно бол дуцаар баахан хэрэлдэж мөнгө аавна бас хэцүү нэг л өөрчн байгаа шиг санагддаг шүү дээ. Санагддаг бол. Би ч бол юм ин бэлтжээ боогоод ингээд бүчнээ ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд хааваас нь даргон ч юм уу Тэнгэр плаза ч юм уу очиж байгаа шүү дээ. Өөрхөн цаг завыг зарцуулж байгаа шүү дээ. Хигнээ бас нэг тиймэрхүү асуудлууд байна. Хөдөө орнотгийнхан хотынхан бол гайгүй тэгээд араас ч мөнгө хийчихгээл зөв гэрт нь оруулж байгаа хаягаар нь оруулж игэл явчихад найдвартай. Ер нь бол хотын хүмүүс бол яг нэг гараас гарт өгчөж байгаа болохоор гайгүй л байд харьцангуй. За одоо бас тэр хэмжээний соёл сууж байгаа байлгүй дээ бас арайчгтэй тий. Тэгээ юу л хөдөө орнотгийнх их хэцүү. Хөдөөний хүмүүс ч одоо яадгийн хотынхан л их л өөрч ингэж боддог юм уу яадгийн. Тэгж боддог ч үгүй. За. Тиймэрхүү л асуудал байна. За холбогцсонд баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. Сайхан өнгөрүүлээрэй. За манай шууд эфириудаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа хоёр ажил хийдэг хүмүүстэйгээ холбогдож байгаа. За дараагийн сонсогч 88 TIG 9 дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 TIG 9. Амжилт радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Энэ юу мөн үү? Хоёр ажил мөн үү? Мөн. За. Хоёр ажил байна. За би өмнө 2 3 4 ажил хийдэг байлаа. За. За ихэнх нь ингээл үндсэн ажлаа хийгээл би өөрөө ойлгоод цахилгаан хийдэг байсан. Тэгэл ростро буугаал тэр хоорондоо таксинд явнаа бас. За. Өргөж өгнөө. За. Тэгээд бас нэг погрус гэдэг үү тийштэй ачаа өргөдөг. За. Хүний тим юм бас барина. Тэгэл хамгийн гоё миний хийх тустай болохоор би өөртөө багасаа нэг техник айгуу дуртай. Тэгээд погрусгээ бариад явахаараа бас их гоё. Өөрөө кайф аваад. Тэгээд тэр юмыг нэг гоё ингээл өөр нь гоё
хураана гэдэг чинь бас их гоё. Улсууд нь баярлалаа лөө. Ямар гоё үрд юм бэ? Ямар гоё хураад юм бэ? Ямар гоё сэтгэлээрээ ажилт юм бэ гэж тэр үгийг сонсоор их гоё байдаг. Ааха. Зөв. Тий. Одоо ч гэсэндээ бас л том зэрэгээрээ л явж байгаа. Том зэрэгээрээ л ажлыг айл явж. Одоо өөрийгөө сорих юм эсвэл шинэ юм сурах сонирхлоороо автофон гэж байдаг шүү дээ. За. Бетон шахдаг. Тийм юм дээр одоо дадлагжаад ажиллаад явж байгаа. Тэр нь одоо цалинтай. Одоо цалин өгөөд ажиллаж байгаа юм заа зөвлөө сургаад ажиллаж байгаа. Тэгээд би дээр ахлагч хоёртой маш их баярлж байгаа шүү гэж хэлсэн ба. Зөв. За. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв маань хоёр ажил хийдэг хүмүүс гэдэг сэдвээр холбогдож байгаа, ярилцж байгаа. За радио болохгүй байна гэдэг энэ радио болохгүй байхаар одоо намайг сонсож чадахгүй, холбогдож чадахгүй гэсэн үг юм. Нэрээ дуудлага орж ирэхэ болчлоо. Манай станц дээр нөө уулын орой дээр байдаг антен дээр маань жоохон асуудал гарсан юм шиг байна. За тэгээд болох байх уу? Одоо ингэсгээд болох байх. За тэгээд одоо яах вэ? Одоо би хэнтэйгээ ярих вэ? Үзэж байгаа хүмүүс сэтгэлдээ сайн бич юу. За өнөөдөр хоёр ажил хийдэг хүмүүс холбогдож байгаа. За хоёр дуудлага ороод ирлээ штэ. Болцсон байлгүй дээ. За аль нь холбогдох нь харъя. 99.18 дугаартай сонсортой холбогдлоо. 99.18. Angel Radio. Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүл холбогдлоо. За таныг сонсож байна. Би бас хоёр ажил хийдэг юм аа. За өнөөдөр угаасаа хоёр ажил хийдэг хүмүүс л холбогдож байгаа хөө. За ярээрэй. Нэшид ажилтгийн. За. Тэгээд замаараа завтаа үед миний ажил хор нь 24 72 байхгүй юу? Тэгээд нэг өдөр намраад хоёр өдөр нь машинтай юунд явдаг, үйлчлэгэнд явдаг. Албарттай. За. За тэгэхээр албарттай үйлчлэгээр одоо яах вэ? Жуулчд муулчд дүүлчлэх үү? Яа дээ? Одоохондоо жуулч мууч чинь жоохон таарах. Тэгээд нэг ганц таньдаг манд хүмүүстэй гэрээтэй тэгээд нөгөө мөнхөө гэрээгээр яваал. Зөв. Нэшгийн ажил нь болохоор 24 гараад тэгээд бос өдрөө амарчдаг. Тэгээд нөгөө хоёр өдөр нь бол нисгч одоо маш том штэ салбар штэ тэ онгоцны бид нар бол одоо юу гэдэг онгоцны нисгэгч одоо үйлчлэгчээр л төсөөлөд байгаа одоо тэнгууд цаана нь ингээд нөгөө шатхуун түгээлтийнх нь газраас ахуулаад тэнгүүтээ одоо юу гэдэг засвар үйлчилгээний газраас ахуулаад маш том газар та яг аль салбарт нь ажилтээ? Би Мятын баазд нь ажилтдаг. Баазд нь ажилтдаг юм. Тэгвэл бас л машинаар барина гэсэн үг юм байна. Машинтай холбоотой. Зөв. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За өнөөдөр бид хүн хоёр ажил хийдэг хүмүүстэйгээ холбогдож байгаа. Тэгээд үндсэн ажил чинь юу юм? За давхар хийж байгаа ажил чинь юу юм? За тэгээд яагаад давхар ажил хийх болсон? Яг амжиргаа дахиад ингээд мөнгө төгрөг хэрэгтэй болоод хийж байгаа мó? Эсвэл хоббигоороо хийж байгаа мó ч гэдэг юм уу те? За энэ талаар ярилцж байна. За дараагийн сонсогч 88-2 дугаартай сонсортой холбогдлоо. 88-2. Тасарчлаа. Манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. За хоёр ажил буюу давхар ажил хийдэг хүмүүс холбогдож жаргал зовлонгоо хуваалцж байна. Манайхаа одоо жаргал сайхан юм нь юу юм? Хоббиор ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол маш их кайф авдаг бах те мэдээж. Яг ингээд үнэхээр одоо амьдрал болохгүй байна. Цалин хаанаач хүрэхгүй байна. Би тэгээд ингээд чартаагаад хоёр ажил хийж байгаа штэ гэж байгаа хүн байгаах. За 80 63 дахь дугаартай сонсортой холбогдлоо. 80 63. Angel Radio. Сайхан юм юу юм? Бат. Сайн байна уу? Та сайн дүр холбогдлоо. За таныг сонсож байна. Нэг нь зоргороо хийж байгаа цалингүй ажил нөгөөдг нь таксинд байж. Яасан гинэ эхнийх нь ажил үндсэн ажил нь ямар ажил гинэ? Үндсэн ажил нь такси.
Дахин явж байгаа. За давхар ажиллана. Хоёр дахь чинь давхар ажиллана хаадагаар ургийн ном бичдэг. Ургийн ном бичдэг. Тий. Наадах чи харин өстө сонирхолтой юм биш үү? Тэгэхээр одоо тэр айл яах вэ? Танд бүх материалаа өөрсдөө өгөх юм уу? Эсвэл та тэр айлын одоо ингээд архивд сууж байгаа тэр бүх айлын бүх удам судрын бүх хүмүүсийг гаргаж ирээд энэ чинь амар одоо хувь хүний нууцлалтай ажил байна шүү дээ. Тий, судалгаа юм гэсэн. Өмнөөс нь судалгаа юм. За. Тэгэж тухайн айл өөрийнхөө мэдэх мэдээллийг өгнө. Тэгэнгүүт нь тухайн айлынхаа ойртны хамаасан ахмад настай хүмүүсүүдээр нь уулзаад тэгээ мэдээллүүдээ цуглуулад дараа нь архив дээр баталгаажуулаад тэгэж хийсэн. Тэгээ зураг хүргийн цуглуулаад одоо нууц иш бол энэ ажлыг тэгээд хэдээр хийх үү? Одоо манайх танаар ургийн бичгээ хийлгүй гэвэл хэд болох вэ? Ажлынхаа цаг хугацаа тэгээд хэр олон олох асуулах хамаархан ба. Хідэн үеэр нь ургийн мод зурж өгье. 8-9 үеэр мэдсэн. Ядаж 9 үеэрээ болж штэ тий. 9 үе бол маш хэцүү. Яг тэр манжи үеийн архив байдаггүй учраас. Бид нар одоо жишээлбэл яг нэг 3 үе бол нэг муухан гадарлаад байгаа штэ тий. Тэгээд тэгвэл 3-аас дээшээгээ бол хүнээр хийлгүүлвэл бас болж байгаа байхгүй бол тэг болох юм байна гэх тий. 3-аас дээш тэгээд ер нь бол 5-6 үеийн олдоод тэгээд тухайн хүний доод үе гэж бас гарч ирдэг. Яг тэр өөртөө үе ижил мөртлөө үе нэ болсон. Тэгээ үжсэн хүмүүс маш олон байдаг учраас. Зөв. За тэгээ одоо ер нь хэдийн хугацаанд энэ ажлыг хийж байгаа. Одоо тэгээд хэдэн айлын ургийн модыг зангидаж зурж өгөө. Цөөхөн. Одоо ингээд 3 айлын хийж байна. Гэтэ хоёрын хийгээд дуусгаад ном гарчихсан. Хідээс хэдэн төгрөг болох уу? Эхний хоёр угаасаа үнэгүй. За. Ер нь бол цалингүй гэж хэлсэн шүү дээ. За. Өөрийнхөө талыг нөгөөдх нь хатмынхаа талыг. Гэтэ танд маш өөрт ч маш сонирхолтой байд юм шиг байна те. Маш их сонирхолтой, маш их зарлаг гарна. Ерөнхийдөө нэг ургийн ном бичиж ойролцоогоор 20-30 сая төгрөг зарцуулж хичээлээ. За тэгэнгүүтээ тэр танаа хадам хоёр ч яг тэр 3 дахь тэр айл хүндлэнгийн тэр айл хамгийн гол нь энэ ургийн номоороо штэ тий. Эргээд одоо ах トゥ хамаатан садуу ургаа цуглуулад ургийн баяр хийвэл бүр сүртэй юм шиг юм шүү. Тийм. Тэгээ одоохондоо яг цалин өмнө бүр яг тийм тодорхой болоогүй байгаа. Тэгээд мэдээлэл цуглуулад тэгээд одоо юу гэх юм 1800 оноос өмнөх хүмүүс дээр тодорхой үнэлгээ гаргаад 1900-аас 1920 оны хооронд хүмүүс дээр тодорхой үнэлгээ гаргаад тэгээд хайж байгаа. Үнэлгээ гаргаад тэгээд тухайн хүний нөгөө дээд уг нь олоход бол хөөштэй. Тэгин. Дээш нь салаасан ургийн модны мэдээлэл хайж байгаа. Дээш нь салаасан гэдэг одоо өвөө эмээ тэгээд тэр байдлаар судалгаа хийж байгаа. Зөв. Ястаа сонирхолтой ажил байна тачин. За. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За, ястаа мундаг залуутай холбогдлоо. Улаанбаатар хотод 11 цаг 43 минут болсон. За, нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар дэлхийд танигдсан тэргуун чанар Хямдон та аврагууд юм багтныг дээрээ Максистогоо хамтран ажиллаж байна. За, би өөрөө хэрэглэгч нь үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн 7 сард ус руу анх удаага өөрөө машин бариад за явах болсон. Тэгээд дугуй мэдээж хол замд дугуй маш сайн байх хэвээр Максисийн 4 цоошин дугуй авчигээд явсан. За, тэгээд 2025 оны Maxis брендийн шинэ дугуйнууд бууж байна. 2025 оных штэ. Maxis брэнд нь уралдааны, зуны, өвлийн дугуйнууд зардаг. Тэгэхээр бүх төрлийн зуны дугуйн дээрээ нэг хэмжээс дээрээ 2-3 төрлийн өөр хээтэй, өөр загварын дугуйг санал болгож байгаа. За, Suzuki Jimny болон Toyota RAV4 хэрэглэгчдэд зориулаад Razer AT781 гэх шинэ төрлийн загварын дугуй бууж байгаа юм байна. За энэ дугуй нь бол засмал зам дээр илэгдэл бага, дуу чимээгүй, хэрэглээний насжилт өндөр, машины явдал зөөлрүүлдэг, бартаа замын үзүүлэлт сайтай, нарийн хийцлэлтэй, минимал хээтэй дугуй байгаа. За надад бас нэг миний дугуйг ингээд энэ ийм брендийн ийм загварын дугуй шүү. За Maxis нь бол Maxis ийм загварын дугуй шүү гэд хэлжсэндээ би тэрийг мэдээж зээжлээгүй. Гэхдээ яг одоо би ингээд машиндаа суугаад явхад засмал зам дээр явж байхад бол үнэхээр ингээд ямар ч дуу чимээ гардаг. Зүгээр л ингээд нэхгүй ингээд бараг л ингээд хөвөөл явж байгаа юм шиг ингээд явдаг. За тэгэхээр ер нь бол эдний дугуйг та өөрсдөө дээр нэг энэ евро н ороод
пэйж рүү н ороод тэгээ бүх төрлийн дугуйнууд нь байгаа, дууных нь танилцуулга байгаа, тэр дуун дээр байгаа энэ нэг тоо моон одоо юу илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг бас нэг хөөрхөн юм жижигхэн видеогоор ингээд зааварчилгаа хийгээд хүргэсэн байгаа. Тэр дуун дээр байгаа тэмдэглэгээнүүд юу нь юуг илэрхийлдэг юм бэ гэхлээр та эдний нэг пэйж рүү бас нэг өөрөө ороод үзчихээрэй. За тэгэхээр Максис дугуйг Улаанбаатар хотын 15 гэрээт салбар, Хөдөө орон нутгийн 3 салбараас яг нэг адилхан үнээр авах боломжтой. За гэрээт борлуулагч нарын хувьд Suzuki агуулах, за Яармагт Номин моторс байгаа. За мөн Ярамгийн Амарята, Ярамгийн Мөнхада, за Эрдэнэт буюу одоо Орхон аймгийн төв Дүрийг харьцан дөрөв засварын төв, Баянгар аймгийн төвд Бог засварын төв, за Топ моторс 10 дугаар оруулаас E-Mart-ын зүүн талд байдаг Топ моторсаас Максис дугуйны гэрээт борлуулагч ахна юм шүү дээ, тийм ээ. Манайхтай хамтарч ажилладаг Топ моторс маань. За Мөнхадаас манайхтай хамтарч ажилладаг Максис дугуйны гэрээт борлуулагч ахна. Тийм үү. За тэгэхээр яасан байх нь улид дэлгэрэнгүй мэдээллийн 95 Т6 55 33 95 Т5 55 33 гэдэг утаснуудаас нь аваарай. Тэгээ Максис Mongolia гээд сошиал хуудаснаас нь бүр илүү их мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Дууныхаа талаар да ялангуяа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийд танигдсан тэргүүн чанар Хямдун та аврагын багтны дээрх сураатагаар Максис дугуй хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфириудаас 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа хоёр ажил хийдэг хүмүүстэйгээ холбогдож жаргал золонгийн сонсож байна. За дараагийн сонсогч 9111-тэй дугаартай сонсортой холбогдлоо. 9111. Эмжил радио. Манай шууд эфириудаас байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэх холбогдлоо. За сэдвээ сонсноо хөө. Сонсон давхар ажил. Зөв. Та радиог онтрооч өгөх үү? Радио чинь давхар энд сонсогдоод байна. За тэгээ шууд утсаар яриарай. За сайн байна. Сайн. Би бол сайн л байгаа. За яриарай. За тэгээд одоо багсаат машинхаа хөгжмөд тавьсан. За давхар ажлын тухай ярьсан тийм. Давхар ажил би одоо бараг 3 ажил хийж байна. За. Ер нь нөгөө нэг санхүүгийн ажил аяг олон дэлгэсэн. Тэгээд энэтэйгээ холбоотойгоор яг давхар ажил хийхээр яг үндсэн би банк санхүүгийн ажил хийдэг байсан. Энийхээ хажуугаар 2 компани тайлан баланс. Тэгээд яг нөгөө нэг гэрээ контрактанд холбоотой яг бичиг цаасны ажлыг давхар хийж явдаг байсан. Яг нөгөө нэг жижиг компаниуд байдаг шүү дээ. Яг үндсэн ажил хийдэг. Тийм компаниуд дээр давхар ажил хийдэг байж байгаа. Одоо нөгөө 2 компани маань миний үндсэн ажил болсон. За. Банк санхүүгийн ажил байсан. За. Тийм давхар ажил хийж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг сая хүмүүс давхар ажил хийдгээ ярьжсэн. Миний давхар ажилтай холбоотой ганц зүйлийг мессеж хүмүүст хүргэе гэж бодсон. Би ер нь оюутан бахасаа маш олон жил давхар ажил хийсэн. Ер нь сурдаг байхдаа л одоо нөгөө зах дээр тухайн үед чинь зах дээр банктай зардаг байлаа. Бүр бөөний хүмүүсээс аваад одоо лангуун дээр бас юм зарж үзлээ. Маш их оюутан бахасаа би ингээ хөдөлмөрлөдөг байсан. Одоо би ингээ 40 гараад ирэхээр залуу цагтаа ингээ давхар ажил хийгээд хураасан юм. Одоо яг хэрэг болдог. Хүмүүс одоо ингээ давхар ажил хийж гэн үнэхээр өөртөө ингээ ялгархахгүй одоо амьдралын төлөө хийж гэн гэж ботхгүйгээр хийгээрэй. Тэгхийн бол яг одоо ингээ 40 гараад ирэхээр тэр зүгээр л ингээ амьдралын ерөөсөө төвөртгүйгээр хийдэг ажил болчихдог. Одоо яг над шиг ингээ санхүүгийн хит ажил хийдэг хүмүүс байдаг. Тайлан баланс болж гэн яах вүлээ? Аны эцс болчлоо, одоо хагасэл болчлоо гэж түүртэй гэдэг багт хийхгүй. Олон жил хийгээд ирэх тусмаа аль ажиллаа хийж амжуулахгүй альныгаа хийх үү гэдэг ингээд хуваарлаа цагийн менежмент сайтай болчихдог. Тийм учраас залуугасаа одоо яг дөнгөж их сургууль төгсөж байгаа оюутнууд одооноос ингээд давхар ажил хийгээд сурчаарай гэж хэлдэг байгаа. Би оюутан багтаа үнэхээр олон ажил хийжсэн. Мөн тэгээд их сургуулиа төгсөж яг үндсэн банкны ажил хийж байх үедээ би давхраар маш сурдаг байсан. Оройн цагаар. Яг давхар хэлний сургуульд бүр яг их сургуульд давхар сурч үзлээ. Тийм ингээд давхар ингээд сураад ажиллаад авсан хүний одоо нэг ажлын бүтээмж одоо чадамж бүх юм удам сайжраад байдаг. Хүний бүр ингээд ажил гарт орно хичээл бүр сайжирдаг. Тэгээ одоо ерөөсөө тийм. Одоо л өөрийнхөө хэмжээнд бол 2 компани тайлан баланс санхүү хийчин бичиг цаасаа хийчин. Тэгээд энэ маань болохоор яг нөгөө өмнө нь давхар ажил хийдгүүсэн жижиг компаниуд учраас надад чөлөөт цаг зав ихтэй. Энийхээ хажуугаар онлайн дэлгүүр бас ажиллуулчихна. Тийм. Тэгээд ингээд ороод ирэхээр буцаад би нэг хүмүүсийг цалинжуулдаг, буцаад нөгөө давхар ажил хийж байгаа хүмүүсийг үнэхээр дэмждэг болоод ирдэг.
Би яг юм байсан шүү. Би оюутан багтаа юм байсан шүү тий. Эсвэл би залуу байгаа дөнгөж аялан гараанд ирэхлээр цалин бага бах үедээ би ингээд давхар ажил хийдэг байсан шүү. Тэгэхээр давхар ажил хийж байгаа хүмүүс хүндэлдэг болоод ирдэг. Тэр хүмүүсийн цаг тохируулсан ажлыг нь хуваарлж сурдаг болчихдог. Тэгэхээр одооноос ингээд залуучууд маань давхар ажлыг ерөөсөө бити ингээд амьдралын төлөө би үнэхээр хэцүү болно гэж бити хийгээрээ би энийгээр ингээд туршлага хуримтлуулнаа, чадвар суунаа гэж хийгээрээ л гэж захих гэдэг байна. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За одоо уцаахгүй хүмүүсийнхээ орж ирсэн сэтгэлдлүүдийг уншиж жаад би тэгтээ бас те дөнгөж зурулаад төгснөхийн дараа би ч одоо ингээл хоол үйлдвэрлэл үүргэний технологич инженер ингээл одоо чухам зүгээр л одоо нэг том рестораны ЗБМ болно ингээл амар бадрангуй ингээл төгсөж байгаа штэ те 21 22-тай. Тэгэл яг бууж байгаа хөрсөн дээрээ буунгууд те нэг юм рестораны туслах тоогооч гээл те ногоо арилгаж суух эсвэл тэгэл нэг ресепшн дээр л бууж байгаа. За тэгээд окей энийг ойлгочихж байгаа. За ийм инхэл би юм бистон байна. Бүр багаас нэлэх хэвээр байна гэд. Тэгээ би нэг нилээн томоохон зочид буудал 24-48 гардаг ресепшны ажил хийнгүүтээ 48 амар дээрээ зөөгч хийдэг өөр газар тэлстөө нэрэ өсгийдэ гуталтай ядчихад донжгоноо тэгээд юун ч өсгийдэ гутал өмсөх дуртай байсан. Тэгээд хөл мүл бүрстэй амар болсон. Тэгээд шууд ингээл арилаасаа орой бууж ирээл хүүтэн төмпөнтэй усан ингээл хүлээ дүрэнгүүт баг ингээд хүүтэн усанд хийж байгаа чинь ингээ уур савсаж байгаа юм аашаа. Тийм амар хүл ядардаг байсан. Тэгээд өөрөө ингээд нөгөө нэг одоо юу гэдэг ингээд дараа нь ингээд ажлынхаа үр дүнг харахаар тэр охиноор үйлчлүүлнэ гэ бүр ийм өөр ингэсэн үйлчлүүлэгчтэй болцсон байсан. Тэгээд тэрүүгээрээ бас их дараа нь ингээ гой бахархдаг. Тэгэд өөрөө тэгэж яс ажилдаг байсан хүн одоо эргээд ингээд энэ үйлчлэгний байгууллагад ажиллаж байгаа ингээ зөөгч мөч яасан ч удаан яасан ч хөдөлж ядсан ингээд тэгээд идэг болчдаг нэг тийм талтай байлээ. За тэгээд угаасаа тэгээд хүмүүс ч залуу байхдаа маш олон ажил давхар хийдэг дээ. Тэгээд амьдралын төлөө нэг зүтгэдэг нас байдаг. Эрка Эрдэнэчимгээ сонсогч маань ицсэн байна. Өглөөний мэндэ 2 ажил хийж байлаа. Үндсэн ажил нь шууд өөрчлөгөөний газар хүргэгч, давхар ажил нь олон улсын хүүхдийн байгууллагад сайн дурын ажилтан. Энэ ажлаасаа хүүхдийн маш их энергиг авдаг. Удахгүй дэлхийн зүүн олон улс байгууллагын 30 жилийн болох гэж байгаа. Баярын мэнд хүргье гэсэн байна. За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 15-ны өнөөдөр чинь Мегмар гарагийн та сайн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хөдөлгөөн Баяр Баясгалан гэсэн уриатаагаар Волтерен Эммануэль Гэл за мөн дэлхийд танигдсан тэргүүн чанар Хямдун та аврагуудын багтныг дээрээ гэсэн уриатаагаар Максис дугуй хамтран ажиллалаа. Баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогч та цаг бүрийн эхэнд явдаг радио медиагийн хүлээн авч сонсдээ дараа үдийн хачаар нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3